1 2. Сайн байцгаана уу бүгдээрээ. За би өнөөдөр Ушуая хот дахь хамгийн анхны бүтээн байгуулалт болох Фрисийн Del Museum дээр ирсэн байна. Энэ бол Ушуая хот байтугай Аргентинд алдартай онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг хордог байсан юм хорих анги юм. 19-р зууны сүүл үеэр Аргентины засгийн газар Тега дер Фуэго арал дээр хорих анги байгуулах шийдвэрийг гаргасан бөгөөд тухайн үеийн Аргентин улсын хамгийн хүнд гэмт хэрэгтнүүдийг энэ аслагдсан бүс нутагт илгээдэг байсан. Энэ нь Ушуая хотын тухайн үеийн хамгийн анхны болоод хамгийн том бүтээн байгуулалтын нэг юм. Тухайн үедээ Ушуая нь нэн аслагдсан хоосон эзгүй арал байсан бөгөөд Аргентины засгийн газар Ушуая хотыг хөгжүүлэхийн тулд хоригдлуудын хөдөлмөрийг ашиглах зорилгоор энэ газрыг бүтээн байгуулсан. Энэхүү хорих ангид ихэвчлэн онц ноцтой хүнд гэмт хэрэгтэн болоод улс төрийн хоригдлуудыг хорж байсан. Хоригдлуудаар Ушуая хотын хөгжлийн ажилд ажилладаг байсан. Тэд ой мод тайрах, барилга барих, зам гүүр тавих гэх мэтчлэн дид бүтцтэй холбоотой бүхэл ажлуудыг хийж байсан. За энд болохоор Эльфтисо хожид Сантес Годино гэдэг энэ цоврал алуурчин хоригдож байсан юм байна. За тэгээ 1938 онд энэ хорих ангидаа нас орж исэн юм байна. Аргентины бүтээн байгуулалтад хамгийн том түвшиг болсон зүйл бол мэдээж энэ Ушуаягийн ойролцоо байгаа асар их ой сан байна. За энэ ойг бол ой модыг бол цагаалахын тулд гал тэргийг ашиглаж байсан. Гал тэргийг ашиглаад хоригдлуудаар ингэж ой модыг цагаалж исэн байна. За яг одоо тэрхүү гал тэргийг аялал жуулчлалд ашиглаад Ушуая хотын үндэсний цэцэрлэг түрээлэнд жуулчдыг одоо тээвэрлэх хэрэгсэл болсон байна. Өмнөх үтсэн газрууд бол зүгээр оршилтон байсан юм байна. Энэ бол ямар ч засвар хийгээгүй яг оригинал байгаагаараа ийм хэсэг байна. За тэгээ нэг өрөөрөө нараад үзье. Нэг л тийм хүйтэн мэдрэгдэж байна. За музей үзээд гараад ирлээ. За тэгээд хамгийн жихүүц төрмөр хэсэг нь шоронгийн хэсэг байлаа. Үнэхээр энд ажиллаж энд одоо ингээ албадан хөдөлмөр хийж байсан хоригдлууд бол маш хүнд нөхцөл байдалд ажиллаж байсан юм байна. Тэгээ яг тэр уур амьсгалыг бол мэдэрч байлаа. Тэгээд миний одоо дотор нэг л зүйл бодогдож байна. Хувь хүний хувьд одоо хамгийн үн цэнтэй зүйлсийн нэг бол мэдээж эрүүл мэнд байгаа. Дараа нь эрх чөлөө. Эрүүл мэнд эрх чөлөө гэдгээр өрөөсөл хамгийн үнцэнтэй зүйлсийн нэг юм юм байна. Тэгэхээр өөрсдийнхөө эрүүл мэндээ, эрх чөлөөгөө хамгаалж хайрлаж байх хэрэгтэй юм байна шүү манайхаа хүмүүсээ.